За шууд жишээгээр эхлэе. Жишээлх юм бол A'д нь за хасах 1, хасах 3. Б'д нь болохоор 2 за 5 гэж. Ийм хоёр цэгийг дайрсан шулууны тэгштэл бич гэж байвал яаж бичдэг вэ? За 3 янзын арга байна. За нэгдүгээрх нь болохоор y тэнцүү ax дээр нэмэх нь b хэлбэртэй шулуунч ийм хэлбэртэй байгаа шүү тийм үү? Ийм хэлбэртэй гэдгээ тооцоод энийг энд орлуулад энийг энд орлуулад тэгээ ab-гээс хамаарсан тэгштэл гараад байна тий. Дараад нь энийг энд орлуулад энийг энд орлуулад дахиад тэгштэл гараад байна. Тэрийг бодоод тийм үү? Систем тэгштэл бодоод тий. Систем тэгштэл бодоод гарчтай нэг арга байна. За тэр нь аймт дээр шууд байж байгаа. За хоёрдугаар арга нь болохоор юу вэ гэхээр шууд налалтай болоод налалт нь юу гэдэг вэ гэхээр y2-оос хасах нь y1-ийг хуваах нь x2-оос хасах нь юу вэ? x1 тий. Шууд энэ томьёонд орлуулж налалтай болоод тэгээ аль нэг цэгээ дайрдаг гэдгийг ашиглаад b-г нь болоод ботчих болно. Тэр нь хоёрдугаар арга. За гуравдугаарх нь юу вэ гэхээр x-ээс хасах нь x1, хуваах нь x2-оос хасах нь x1, y-ээс хасах нь y1, хуваах нь y2-оос хасах нь юу вэ? Y1-ээс шууд энэ томьёонд оруулчих болно. Ингээд олчиж болдог. За өнөөдөр бол ер нь голчлон энэний тухай үзнэ. Яагаад вэ гэхээр окторгуудын шулууныг энэ аргаар бичдэг байхгүй юу? Энэгээр чинь. Тэгэхээр энэ аргаа сайн судлаад тэгээд дараад нь окторгууд ирэх шулууны тэгштэй бичих тухай үзэж байгаа гэсэн. Тэгээд энэтэй холбоотой янз бүрийн юмтай судлана. За энэ хоёр нь угаасаа юун дээр байж байгаа тий? АИМ дээр бол хичээл нэгэ бэлэн байгаа. Суртаа төвтөрч бүгд байж байгаа. Яаж татчих болно. За өнөөдөр энэ аргын тухай ярих гэдэг байгаа гэсэн үг. Энэ бол жоохон дутагдaltaй тал нь ингээд чэйжлэхэж жоохон хэцүү тий. Тэ гайвал тий. Ер нь бол гайв. За одоо энэ хоёр цэгийг дайрсан шулууны тэгшлээ бичье. Яаж бичих вэ? Энийг x1, энийг юу вэ? y1. Энийг нь x2, энийг нь юу вэ? y2 гэж үзэж чинь тий. За тэгээ бичингүүт юу болох вэ гэхээр энэ x бол угаасаа зүгээр ховсогч тийм үү байж лаа. А энэ x1-ийг бол бид нар мэдж байгаа хасах 1 байна. Хасах 1-ийг хасчихаар юу болох вэ? Нэмэх 1 болно зөв үү? За одоо дараад нь хуваах нь x2-оос нь x1-ийг хасна. Эндээс энийг хасна гэтэл хөө. За дараагийнх нь y-ээс хасах нь y1. y1 чи гэдэг бол хас 3 гэхээр нэмэх нь 3 болно. За тэгээ доотлолтоо юу вэ? 8. За энэ бол ингээд шулууны тэгшэл واخгүй юу? Энийг бид нар ингээд цааш ингээд хургаад ийм хэлбэртэй бичиж болно тий. Энийг стандарт хэлбэр гэж нэрлэдэг. Одоо бүгдийн нийшнэр орлонгод ерөнхий хэлбэр гэж бичиж болно. За бичил та. За 8-ыг гэж орлоод үржүүлэх юм бол 3-ны 8x нэмэх нь 3 3-ны 8 тэнцүү y дээр нэмэх нь хэдэлх вэ? 3 болно. 3-аа ишнэр болоод хасчих юм бол y тэнцүү 3-ны 8x тэгээд юу вэ? Хасах нь 3-ны 1 зөв үү? Зөв л. За ийм болно. Одоо эн чинь ийм хэлбэртэй гэсэн үг шүү дээ. За ингээд бичиж болно. Эсвэл бүгдийг нь 3-аар үржүүлээд ишнэр орлоод бичих юм бол 8x-ээс хасах нь 3y хасах нь 1 тэнцүү тэг гэж бичиж болно. Энэ ч манай шулууны тэгшэл мөн, энэ ч мөн бас юу вэ? Энэ ч мөн тий. Энийг стандарт хэлбэр гэж нэрлэдэг, энийг нь ерөнхий хэлбэр гэж нэрлэдэг, энийг нь одоо юу гэж нэрлэдэг мэддэг. Заавал нэрлээд авч шаардлагагүй л тий. За. За одоо бүгдөө энэ дээр нэг юм ярих заяа. Энэ дээр. Энд бол бидний мэддэг юу вэ? Стандарт хэлбэр тий. Голчлон бид нар энэгээр хийгээд байгаа шүү дээ. Энэгээр хийдэг. Энэний графикийг байгуулахдаа бид нар яаж байгуулдаг вэ? За нэгдүгээр сул гишүүн буюу энийг яах вэ? Дайрнаа. Босоод тэглэгийг яг энэ цэгээр дайрнаа. За 3-ны 1 гэдэг цэг биш хасах 3-ны 1 гэдэг цэг энд байдгаа гэж үү. Энэ цэгийг дайрнаа гэсэн үг тий. За гол зүйл нь юу вэ гэхээр энэний юу вэ? Налалт. Налалт тий. Энэ налалт чи ямар ч хөтэй байдаг лээ? Яг энэ цэгээс ийшгээ хіднэ гэж авах уу? 3-1 гэж авна. За одоо 3-1 чинь иймэрхүү ч байд юм. Ингээ 3-1 гэж авна тий. Тэнгүүтээ яасан бэ? Ийшээ 3-1 ч. Тэгээд дээшээ юу вэ? 8-1 ч юм уу. Ингэж явах нь шүү тийм үү? Тэгээд энэ дээр нэг цаг гарч ирлээ. Тэгээд энэ хоёрыг дайрсан юу гэсэн үг вэ? Шулуун байна. За бол бидний мэддэг зүйл. За одоо
Би юу хэлэх гээд нөхлөр араа. Ийшээ 3 яваад ийшээ 8 яваад байна тий. Эн чинь юу вэ нөө? Энэ байж байгаа байхгүй. Тэгэхээр ийм шулуун иймэрхүү хэлбэртэй байж явах юм бол x-ийн доотлолт байгаа координат нь хэд вэ нөө? 3 байна. Эннийхэн доотлолт байгаа координат нь хэд вэ нөө? 8 байна. Энийг бид нэр чиглүүлэгч вектор гэж үздэг. Чиглүүлэгч вектор. Өөрөөр хэлэх юм бол ийшээ 3, ийшээ 8-т яг ийшээ чиглэсэн юу ах нь вэ? Чиглэлийн зааж байгаа вектор гэсэн үг нь шүү дээ, тийм үү? Энэ хоёрыг бид нэр чиглүүлэгч вектор гэж үздэг байна. Ойлгомжтой. За тэгээд сайн харах юм бол одоо жишээлх юм бол энэ 1 гэж байгаа байхгүй юу? Энд чинь нөгөө нь бол томьёосоор хасах нэг те. X-ээс хасах нэг байгаа. Энэ нь болохоор нэмэх 3 гэсэн байгаа нь Y-ээс хасах нь юу вэ? Хасах 3 байгаа гэсэн үг тийм үү? Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр ийм чиглүүлэгчтэй ийм цэгийг дайрсан юу вэ? Шулууны тэгшлэлтийг тодорхойлоод өгч байгаа байхгүй юу? Тодорхойлж байгаа. За одоо тэгээд бүгд нэг ийм тасгал хийе л да. За жишээ 2 ч. За хэд их вэ? 2 5 гэж. Ийм чиглүүлэгчтэй. Тэгснэ за юу гэдэг C хасах нэг 3. Ийм цэгийг дайрсан шулууны тэгшлэлч. Гэжэвэл яаж үчих нь вэ? Ийм цэгийг дайрсан ийм чиглүүлэгчтэй шулууны тэгшлэлч чинь. Тэгэхээр x-ээс хасах нь ямар нэгэн тоо байх хэрэгтэй тий? За хуваахан чиглүүлэгч нь хэд вэ? Энд 2. Тэнцүү y-ээс хасах нь дахиад нэг тоо байх хэрэгтэй. Хуваахан нь хэд вэ? 5 юм байна тий? А тэгэнгүүтээ энэ цэгийг дайрна гэдэг чинь үгсэн үг гэхээр энд нь хэдий хүчнэ гэсэн үг. Хасах нэгийг өччих юм байна тий? Хасах нэг. Тэгэхээр хасах нэгийг өчгөр нэмэх нэг болчихно. Энийг өчгөр гэдэлх үү? 3 болчихно. Шууд ингэж шулууны тэгшлэлийг бичиж болно гэсэн үг. Айгу амархан байгаа шүү дээ. За. ACD дээр маш чухал штэ. Ихчээ. Шулууны чиглүүлэгч гэж гарч ийн байхгүй нөө. За одоо штэ тэгээ шууд 3 хэмжээст дээр нь явчих. Өөрөөр хэлбэл окторгоо дээр байгаа 2 цэгийг дайрсан юу вэ? Шулууны тэгшлэлийг хэрхэн бичих вэ гэж. За жишээ 3. За А-д нь болохоор тэг 1 5. Б-д нь болохоор хасах 1 хасах 2 9 ч юм уу. За окторгоо дээр 2 цэг байна те. Энэ 2 цэгийг дайрсан шулууны тэгшлэл бич гэж яг. За бид нар ийм тавтаа дээр ийм томьёо байдаг гэдгийг мэднэ. Тэгвэл окторгоо дээр гэх юм бол яадаг вэ гэхээр маш амархан. Z-ээс хасах нь Z1, Z2-оос хасах нь юу вэ? Z1 ингээл боллоо. Ойлгомжтой. За одоо шууд бичье. X-ээс хасах нь юу вэ? X1 энэ чинь X1 байгаа, Y1 байгаа, Z1 байна. X2, Y2 юу вэ? Z2 байна, тийм үү? X-ээс хасах нь X1 гэхээр энэ болчихно. Одоо яах вэ лээ? X2-оос энийг хасна тийм үү? Хэд вэ? Хасах 1. Тэнцүү. За одоо шууд бичиж явчих. Y-ээс хасах 1, хуваах нь эндээс нь хасах юу вэ? 3. Z-ээс хасах нь 5. Хуваах нь хэд вэ? 4. Ингээд шулууны тэгшлэлтэй бичих жоохгүй. За одоо ингэ. Энэ шулууны заяа. Энэ шулууны чиглүүлэгч векторыг олгож байл яг уу. Ингээд энэ 3 байж байна тийм. Ингээд шууд боллоо. Хэд вэ? Хасах 1, хасах 3, нэмэх 4. Ингээд боллоо. Амархан байгаа сте. Энэ томьёонд ямар ач холбогдолтой вэ гэхээр окторгоо дэх шулууны тэгшлийг шууд бичиж болдог л гэсэн үг. За окторгоо дээр шулууны тэгшлэг гэдэг бол яг ийм хэлбэртэй байх хэрэгтэй. Одоо бид нар шиг ийм ингээл болчдөг юм биш байх нь шүү дээ окторгоо дээр очингууд. Ингээ болчдөг биш. Заавал 3 юм яах хэрэгтэй гэсэн үг. Тэнцүүлж ээж юу нь гарч ирнэ. За удахгүй би эндээс параметртэй тэгшлэг гэдэг зохиож болно заяа. Тэрийг дараад нь марчуу санааж байгаарай за. Нөгөө параметртэй тэгшлэлээ заагаарай гэдэг. За одоо би дахиад 1 2 3 жишээ авт. Жишээ хэдэ? 4. За окторгоо дээр байгаа А хасах 1 2 5. Энэ цэгийг дайрсан заяа.
юу хөө 2 1 9. Ийм чиглүүлэгчтэй шулууны тэгштэл бичиж байл яах юм? Ийм чиглүүлэгчтэй шулууны тэгштэл бичиж явах юм бол ойлгомжтой тийм үү? X-с хасах нь юу вэ? Хасах нэг нэмэх нэг боллоо. За тэгээ хуваах нэг тоо байх хэрэгтэй. За тэрийн түрүү өгч чинь. Y-с хасах нь хэд вэ? 2. За тэгснээ юу вэ? Z-с хасах нь 5. За ийм боллоо. Чиглүүлэгч нь юу вэ? 2 1 юу вэ? 9. Ингээл боллоо. Амхан боостой. За. За одоо бол жишээ 5 заяа. За Б-ч. Энэ цэгийг дайрсан энэнтэй перпендикуляр шулууны тэгшгэлвч болох уу? Перпендикуляр. Яг ийм бодвол болох уу? За одоо жишээлх юм бол төсөөлөл л дээ. За энэ бол нэг вектор байгаа тийм. За жишээлх юм бол энэ улаан вектор байв тийм үү? За нэг ийм вектор докторгууд дээр байгаа вектор байгаа шүү дээ. Энтэй перпендикуляр шулуун гэх юм бол яах вэ? Ийм шулуун байж болно, ийм шулуун байж болно, ийм шулуун байж болно. Ингээд төсөөлөг болон шулуун болчих ш тийм үү? Тэгэхээр яг ийм бодлого бол жишээлх юм бол яана гэсэн үг? Бодогдохгүй юм ба шүү дээ. Дахиад нэмэлт нөхцөл хэрэгтэй. За ямар нөхцөл байвал болох вэ? Дайрсан энэнтэй перпендикуляр вектортэй перпендикуляр ба гэж юм даа. Ба за энэ нь n гэж. Ийм чиглүүлэгчтэй вектор гэж. Ойлгож байна уу? Чиглүүлэгч нь ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна. Гэтэ энэ нь бас мэдэхгүй юм байна те. Ийм чиглүүлэгчтэй яа гэсэн үг. Шулууны тэгштэл бич гэж байгаа байхгүй юу? Шулууны тэгштэл. За одоо болох уу? Одоо болно. Энэ чиглүүлэгч вектор маань энэтэй яах ёстой вэ? Перпендикуляр байх ёстой тий? Перпендикуляр байх ёстой. Перпендикуляр байханд бол яадаг вэ? Хоёр вектор перпендикуляр байханд бол яадаг лээ? Скляр үржүүрэнтэйг байна. Тэгэхээр К вектор бас юу вэ? L векторын скляр үржүүрэнтэйг байх ёстой. За энэ нь яаж олдох юм? Энийг нөгөөржлээд 2. Энийг нөгөөржлээд дахиад 2. Энийг нөгөөржлөхээр юу вэ? 5n. Энэ тэнцвүүтийг. За эндээс n гэдэг бол хасах тэмдэгтээ 4-ийг хуваах нь 5 гэж болно. За энэний оронд тавих тоо болчлоо тий. За одоо шулууны тэгштэй бид шууд чичээд хоо. Энэ цэгийг дайрах юм байна. Тэгээ ийм чиглүүлэгчтэй юм байна тийм үү? Тэг яаж ч вүлээ? X-с хасах нь энэ. За нэмэг 5 боллоо. Чиглүүлэгчийн эхний координат нь юу вэ? 2. Үнэ. За тэнцүү Y-с хасах нь хэд вэ? 1. Хуваах нь хэд вэ? 1. Эн чинь тэг юм уу? Одоо тэг юм шүү тий. Z-с хасах нь тэг тэгэхээр шууд Z гэдэг ингэ бичих юм байна. Тэгээ хуваах нь юу вэ? Хасах 5-ны 4. За энийг одоо ингэж бичих болно тийм үү? За ингэж шулууны тэгштэл бичиж байгаа байхгүй юу? Шулууны тэгштэл биччихлээ. Ойлгомжтой тий? За тэгээд ер нь бол хэлэхэд энэ доотлол байгаа эднэр нь бол юу болж таардаг гинэ? Чиглүүлэгч вектор гэдэг юм болох нэ. Одоо жишээлх юм бол ингээл тийм үү? Хавтаа дээр бол наалт гэж нэрлэдэг байхгүй юу? Ер нь бол юу гэсэн үг вэ? Чиглүүлэгч л гэсэн үг. Окторгууд дээр болохоор бид наалт гэж хэлж болохгүй шүү дээ. Ингээд 3 юу яж ах чи алин ч наалт байгаа юм тийм. Тэгэхээр ийм шулуун байлаа гэж бодох юм бол яг энэтэй адилхан юм чиглүүлсэн вектор л байх юм байна шүү дээ. Энэ векторыг мэддэг. Тэгээд ямар нэгэн дайрж байгаа зэрэг мэддэг байх юм бол тэр шулууныг бол хязгаарч зурж чадна л гэсэн үг. За одоо энэ шулууны юуны тухай нэг халцаач. Параметр хэлбэр гэдэг байгаа байхгүй. За одоо жишээлх юм шууд жишээ 3-аас авч. Жишээ 3 дээр энэ цэгүүдийг дайрсан шулууны тэгштэл ийм гарсан тийм. Ийм гарсан.
Энэ шулууны параметр тэгшгэлийг бич гэж байгаа. Параметр тэгшгэл. Өөр нэг параметрээс хамааруулна гэж байгаа байхгүй юу? Тэр юм чигтээ маш амархан. Тэнцүү юу вэ? Т гэдээ оруулаад ирчихсэн. Энэ гурлаа тэнцүү байх хэрэгтэй юм. Тэгвэл тэр нэг Т-д тэнцүүгээ биччихэл та тий. Тэгэх юм бол эхнийхээс нь юу болох вэ? X-ээс хасах нь тгийг хуваах нь хасахныг нь Т-д тэнцүү гэдгээс X тэнцүү юу гэж гарах вэ? Хасах Т гэж гарч ирнэ. Дараачихаас нь юу гэж гарах вэ? Y-ээс хасах нэгийг хуваах нь хасах 3 гэдэг юм нь Т-д тэнцүү гэдгээс Y нь юу болж гэнэ вэ? Хасах 3 Т дээр нэмэх нь юу вэ? 1. За дараачих нь Z-ээс хасах нь 5-ыг хуваах нь 4 Т-д тэнцүү гэдгээс юу вэ? Z нь 4 Т дээр нэмэх нь юу вэ? 5 бол. За тэгээ энэ 3 юм ингэж үчээд цуг өчнгүүдтэй энийг бид нэр огторгуудах шулууны параметрт юу вэ? Тэгштгэл гэж үзэж болно. За параметр хэлбэрээр өгсөн байх юм бол юу руу шилжүүлж чадах вэ? Юу лээ? Ийм хэлбэрлэгөө шилжүүлж чадах уу? Чадна үстэй. Ойлгомжтой. За параметр хэлбэрээр нь өгсөн байгаа тохиолдолд Т-гийн өмнөх коэффициентууд нь манай юу болох вэ? Чиглүүлэгч вектор болно. Ойлгомжтой. За. За ойлгомжтой тий. За одоо би ийм нэг тухай ярина. Ер нь сая энэ хэлбэрийн тухай нэлээд ярьчлаа. Энэ хэлбэрийг ингээд сурснаар бид нар яаж ч байгаа вэ? Огторгуудах шулууны тэгшгэлийг бич чаддаг боллоо гэсэн үг тий. Огторгуудах шулууны тэгшгэлийг бич чаддаг боллоо. Тэр нь ямар ч өртөө байдгийг мэддэг боллоо. За одоо тэгвэл ингэх гээд байна заяа. Энэ хэсгийг арилгачих. Байж байгаа. Энэ зургийг түр ашиглана. Ийшээ 3 нэгж яваад ийшээ хэдэн нэгж авчаад болоо? 8 нэгж авсан тий. Тэгээд ийм байгаа. За 3 8 гэсэн вектор маань эндээс харагдж байгаа юу вэ? Чиглүүлэгч вектор байгаа тийм үү? А нөгөө талаас бол эндээс харагдсан юу вэ? Налалт байгаа тий. Налалт. За одоо бид нар яах гэж байна вэ гэхээр энэ ерөнхий хэлбэр гэдэг юм гэж байгаа судалнаа. Ерөнхий хэлбэр. Энийг сайн ойлгочих юм бол бид нар хавтган тэгштэл бич чадах байхгүй юу? Хавтган тэгшгэлтэй холбоотой юмнуудыг сурч чадна гэсэн үг. За энд 8-ын тоо байна. Энд юу вэ? Хасах 3 байна тий. 8 юу вэ? Хасах 3. Энэ векторыг энэ дээр дүрслэх юм бол ямар шугам болох вэ? За чи энэ цэгээс нь авчил та тийм үү? Энэ цэгээс нь ийшээ 8 нэгж аваад доошгоо явна гэсэн үг үү? 3 нэгж авна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү вектор гарч ирнэ. 8 юу вэ? Хасах 3 гэдэг вектор чинь. Энэ яадаг вектор юм бол энэ векторыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр энэ шулууны яг энд 90 градус цөм зүгөөсгдөг байхгүй 90 градус цөм зүгөөсгөх. Нормал вектор гэж нэрлэв. Нормал вектор. Ойлгомжтой. За одоо харж байна уу? Нөгөө нэг бидний чиглүүлэгч вектор маань за чиглүүлэгч векторыг ээлжлэхээр тэмдэглээд тэр маань хэд байсан бэлээ? 3 8 байсан тий. А энэ вектор болохоор юу вэ? Нормал вектор. Энэ хоёрын скалар үжирийг бодонгууд юу гарах ёстой вэ? Тиг гарна. Гарч байна уу? Энэ хоёрыг скалар үжингүүд тиг болно. Тиг болно гэдэг чинь үгс үглээ. Энэ хоёр вектор хоорондоо перпендикуляр байна гэсэн үг тийм үү? Нормал вектор. За бид нэр тэгэхээр дахиад нормал вектор гэсэн ойлголттой болж байна. Жишээлбэл шулууны ерөнхий хэлбэр буюу эндээс харж байгаад бид нэр шулуунч нормал вектор гэж нэг юм байт юм байна. Гэж гэнэ шүү тийм үү? За одоо жишээлх юм бол ингэж л та жишээхэд болж байгаа 7. За жишээ 7 нь юу гэж байгаа юм бэ гэхээр хасах нэг 4 гэсэн нормал вектортэй ийм нормал вектортой юу вэ? За энэ цэгийг дайрсан шулууны тэгшгэлвч. Шулууны тэгшгэл бич. За ийм бодлого. За хэрвээ нормал векторгээд ороод ирчих юм бол бид нар яах хэрэгтэй вэ гэхэлэр энийг ерөнхий хэлбэрээр тийм үү? Энийг ерөнхий хэлбэр гэдэг байгаа шүү дээ. Ерөнхий хэлбэрээр хаах юм бол хамаагүй амархан бодогдно гэсэн үг байна шүү тийм үү?
Хамаагүй амархан бод. Ойлгож байна уу? За ерөнхий хэлбэр нь болохоор AX дээр нэмэх нь BY нэмэх нь C тэнцүү юу вэ? Тэг гэсэн хэлбэртэй байх хэвээр. За нормал вектор нь ингээд өгцөө гэдэг чинь үгсэн үг гэхээр энэнийх нь оронд нь юу вэ? Хасах нэг байгаа юм байна. Энэнийх нь оронд нь юу вэ? Нэмэх 4 байгаа юм байна. Шууд мэдчих واخгүй юу? Тэгэхээр энийг үржих нь X нэмэх нь юу вэ? 4Y нэмэх нь C тэнцүү тэг гэсэн үг болно гэсэн үг. Болцсон уу? Тэгчлээ бичсэн үү? Дутуу байгаа тий? Юу дутуу байна уу? C-г олох хэрэгтэй. C-г яаж олох вэ? Одоо энийг ашиглах юм байна тий. X-ийн оронд нэгийг орлуулангууд за энд нь хасах нэгийг үржих нь X-ийн оронд нэгийг орлуулах юм бол 1 болоод нэмэх нь 4-ийг үржих нь Y-ийн оронд 2-ыг орлуулад нэмэх нь C тэнцүү тийг байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Эндээс C гэж гарч иж байна уу? Хасах 7 юу? Тэгээ хасах 7 гэдэг тоогоо энд авчирч орлуулаад тэгшлээ өчлээ гэсэн үг тий. За бичээ гэх юм бол хасах X нэмэх нь 4Y хасах нь 7 тэнцүү юу вэ? Тийм бол. Ойлгомжтой. За ингээд бид нэр энийг ерхий хэлбэрээр өччлээ. Энийг стандарт хэлбэрлөг шилжүүлж чадах уу? Чадна үстэй. X дээр нь одоо нөгөөдч нь орлоод 4-тэй байгаа л болоо тийм үү? Ийм хэлбэр шилжүүлэх чадах уу? Ийм хэлбэрт бид нэр одоо жишээл янз бүрээр шилжүүлж болох байхгүй юу? Одоо наашаа ч одоо яаж шилжүүлж болох вэ? Одоо энэ 7-гийн тоог жишээлх юм бол би хасах нэг хасах юу вэ? 6 гэж өчөөд заяа. Бичснэ. Энэ хоёрыг яах вэ? Тэнцвүүн тэмдэгний арт талд оруулаад тэгэхээр юу болж гэнэ үү? За энэ дээр үргэлжлүүлье. 4Y-гээс хасах нь 7 тэнцүү юу болох вэ? Хашаа 7 ш 6 болцсон ба. X дээр нэмэх нь 1 болно зөв үү? Тэнгүүтээ бүгдийн 4 туваагаа очих юм бол Y-гээс хасах нь хэд вэ? 4-ний 6 тэнцүү X дээр нэмэх нь 1-ийг хуваах нь хэд вэ? 4 болж молол. Тэгэл энийг хуваах нь юу вэ? 1 гэж үчил ингээл ийм хэлбэр шилжүүлж болох байхгүй юу? Тэгээд энэ шулууны хэлбэрүүдийг бол хооронд нь ингээ янз бүрээр шилжүүлээд байж болно тий. За ойлгомжтой. Нормал вектор гэдэг нэг ойлголт гарч ирлээ. Нормал вектор гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэг чиглэлүүлэгчтэй перпендикуляр ер нь бол ятг шулуунда перпендикуляр хэмнээ тухай ярьдаг байна шүү дээ. Одоо нөгөө нэг аэродинамик гэх юм яриад байгаа шүү дээ. Одоо машин жишээлх юм бол за одоо юу гэдэг нэг иймэрхүү машин байлаа гэж үтэлд. За нэг иймэрхүү ч юм. Тэгээ энэ дээр ирж байгаа агаарын даралтуудын дандаа нормал векторыг авч байгаа байхгүй юу? Одоо тэр машины яг хаана ямар даралтаар ирэх вэ гэдгүүд нь дандаа яана гэсэн үг. Нормал векторээр тодорхойлогдоод тэгээд эндээс хэр их эсэргүүцэл ирж байгааг тооцно гэсэн үг нэ шүү дээ. Тэгээд энэ чинь ингээ бүр том шинжлэх ухаан болоо явчихна. За нормал вектортой холбоотойгоор би яах гэж байна вэ гэхээр хавтгайн тэгштгэл гэдэг юм хальт заагатай заяа. Би яг бүрэн заахгүй зүгээр хальт заагатай за. Тэгээд ганц хоёрхоо хальт шавч. Хавтгайн тэгштгэл. Окторгуу дээр байгаа хавтгайн тэгштгэл хоёр шүү тийм үү? Хавтгаа дээр байгаа хавтгайн тэгштгэл үл юу ах вэ? Ганцхан хавтгаа байгаа шүү тийм үү? Хавтгаа дээр бол ганцхан хавтгаа байгаа. Тэрний тухай тэгштгэл мөрчлөлцээд байх юм байхгүй болчихно. За. Окторгуу дээр байгаа хавтгайн тэгштгэл төсөөлөгдөж байна уу? Одоо жишээлх юм бол энэ цаасыг ингээл борингууд нэг хавтгаа байгаа байхгүй юу? Хавтгаа тийм ингээл алийг ч юм ингээл барьчлаа. Хавтгаа. Энд чинь өөрөө юутай гэсэн үг? Тэгшгэлтэй байна. Энийг жоохон ингэнгүү дахиад өөр тэгшгэлтэй ингээ өөр тэгшгэлтэй болоод байна гэсэн үг байна шүү дээ. 30 минутын дараа нэг зогсдог гэж магадгүй. За одоо бүгдөө ингээ заяа. Окторгуу дээр байгаа жишээ хэд вэ? Окторгуу дээр байгаа за К гэж хасах нэг нэмэх нэг хасах хоёр энэ цэгийг дайрсан хэдхүү ийм нормал вектортэй
хавтгайн юу өчх вэ? Тэгшгэлвч. За ийм бодлого. За яа гэсэн үг вэ? Нормал вектор нь өгдсөн байна те. Вэж гараад бид рүү юм хэллээ. Энэ хавтгай гэдэг байгаа ш тийм үү? Энэ хавтгай нормал векторны юу гэдэг гэсэн бэ? Би хэлсэн үг хэлээгүй юу? Тэр хавтгаан тэгчтэд ингэж өгдөн. За энэ хавтгай нормал вектор гэдэг нь болохоор x өмнөх коэффициент, y өмнөх коэффициент юу вэ? Z өмнөх коэффициент ингээл болоо. Маш амархан. Ер нь төсөөлөгдөж гэнэ үү? Нокторгоо дээр ингээд нэг хавтгай байх юм байна. Яг тэрэнд перпендикуляр вектор нь юу бах нь вэ? Энэ өгөх нь шүү дээ. За. За энийг одоо бид нар байгуулж чадна гэсэн үг тийм. Нормал векторд шууд өгөгдсөн. Тэгэхээр 2-ыг үржих нь x, хасах нь y, нэмэх нь 3-ыг үржих нь z, нэмэх нь d тэнцүү t гэсэн үг тийм үү? Ийм юу байх хэвээр. Хавтгай байх хэвээр. Одоо бид нар яах хэвээр вэ? D-г болох хэвээр. За D-г яаж болох вэ? Энэ цэгийг дайрна гэдгийг ашиглана тийм үү? Одоо өөрөөр хэлэх юм бол юу болох вэ гэхлээр энд хасах нэгийг орлуулад, энд нэгийг орлуулад, энд юу вэ? Хасах 2-ыг орлуулангууд тэг гарч явах хэвээр. За бичих юм бол юу болох вэ гэхлээр хасах 2, хасах 1, хасах нь 6, нэмэх нь d тэнцүү тэг гэдгээс d тэнцүү хэд вэ? 9. За 9-ийг гэдэг энд тавилаа. Тэгээ бодолд болчих тийм үү? Амархан байгаа сте. Ингээд нэг ойлгоод яачих юм бол бодлогод нь аюул амархан. За жишээ 9. Ингээ. За энэ шулуунтай заяа. Шулуунтай. За параллелыг нэг байгуулна, бас перпендикулярыг нэг байгуулна. За хоёр хавтгай байгуулна. Аад нь болохоор юу вэ? Параллел. Б'д нь болохоор перпендикуляр. Шулуунтай, параллел, перпендикуляр хавтгайн тэгштэл байгуулна. За тэгэхээр нэг асуулт байна. Хавтгайн тэгшэд гэл бич. За нэг асуулт байна. Шууд бич чадах уу? Энийг бич чадах уу? Чадахгүй юу? Энийг бич чадах уу? Энийг ч бич чадахгүй тий. Одоо жишээлх юм энэ шулууныг чиглүүлэгч вектор нь шууд ингээ гаргаад ирч чадна. Одоо жишээл ийм чиглүүлэгч вектор нь тий. Тэгсэн чинь энэтэй параллел хавтгай гэхэлэр чинь ийм ч байж болно, ийм ч байж болно, ийм ч байж болно. Тэгсэн ингэсэн ч байж болно тийм үү? Энэ байж болно, ингээд тэрийг ингээд тойрцсон ч байж болно тий. Тэгэхээр энийг бид нэ бич чадахгүй гэсэн. Энийг бич чадах уу? Чадахгүй. Дахиад яах вэ? За энэтэй за энэ жишээлх юм энэний чиглүүлэгч вектор нь энэ байлаа. Энэтэй перпендикуляр гэхэлэр чинь энэ ч байж болно, энэ ч байж болно, энэ ч байж болно тийм үү? Өчнөө олон болно. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Дахиад энэ нөхцөл хэрэгтэй үү те? За тэр нөхцөл нь болохоор за энэний артлаас шүү. К тэнцүү К хүү за Кч. За шууд юу ачлт. За яг за К гаргал авч. 2 3 5. Энэ цэгийг дайрсан хавтгайн тэгштэл бичихвэл болох уу? За жишээлх юм бол эхнийх нь бодогдох уу? Энэтэй параллел заяа. Энд байгаа цэгийг дайрсан хавтгай. Нэг ийм хавтгай зурагжуулж байна те. Тэг ингээд байл яах вэ? Болохгүй гоос те. Ойлгож байна уу? Энэ цэгийг дайрсан заяа. Тэгээ энэтэй параллел ийм хавтгай гэж болно. Тэгэхээр ийм хавтгай гэж болно, ийм хавтгай гэж болно. Тэгэхээр энэ дээр дахиад нөхцөл тутаад байна тий. Харин энэ байх юм бол болох уу? Одоо шууд яг ийм нөхцлөөс энэ шулуунтай перпендикуляр бөгөөд энэ цэгийг дайрсан хавтгайн тэгштэл бичихвэл болох уу?
Тэгвэл болно те. Одоо жишээлх юм бол чиглүүлэгч вектор энэ байна. Энтэй перпендикуляр хавтгай гэх юм бол ийм хэдэн хавтгай байгаа гэсэн үг тийм үү? Ийм хэдэн хавтгай байгаа. Тэдний аль нэг нь яах вэ? Энийг дайрна те. За тэгэхээр бүгдээ ихлээр B-г нь отчих заяа. B-г нь. За энэ дээр дахиад нөхцөл нэмж өгье гэсэн үг. За энэ шулууны чиглүүлэгч вектор нь юу гэж болох вэ? Шулууны чиглүүлэгч вектор нь 2 3 4. Чиглүүлэгч вектор. Энэ чиглүүлэгч вектор нь манай перпендикуляр хавтгайн юу болно гэсэн үг? Одоо ингэх гэдэг нь шүү дээ. Манай чиглүүлэгч вектор за окторгоо дээр зурж байгаа шүү. Нэг ийм байсан гэж бодъё тийм үү? Тэгсэн чи яг энэтэй перпендикуляр хавтгай гэхэлэр чи нэг ийм хавтгай болох гэдэг шүү дээ, тийм? Ийм хавтгай бол. Яг эндээ хэдэн градус зүүсгэж байгаа хэрэгтэй гэсэн үг. 90 градус зүүсгэж байгаа ийм хавтгай байх хэрэгтэй. Энэ манай L 2 3 4 гэдэг вектор чинь байгаад. Тэгээ энэ чиглүүлэгчтэй перпендикуляр гэхэлэр энэ чиглүүлэгч нь өөрөө энэ хавтгайн юу болох вэ? Нормал вектор нь болчихно. Тэгэхээр бид нар шууд тэр хавтгайхаа нормал векторыг мэдчихэж гэсэн үг байхгүй юу? 2x дээр нэмэх нь 3y, нэмэх нь 4z, нэмэх нь d тэнцүү юу вэ? Тэг гэсэн үг тийм. За тэгээ одоо энийг орлуулангуудаа d-г олоод бодлого утгачихна. Ойлгомжтой. За тэгвэл хараа энэ шулуунтай параллел гээд нэг цэг өгчих юм бол бид нэг бодож чадахгүй гэсэн үг. Ойлгомжтой. Зөндөө олон янзын хавтгай гарч ирэх байхгүй юу? Тэгэхээр дахиад нэг цэг шаардлагатай юу те? Дахиад нэг цэг шаардлагатай болоод байгаа байхгүй юу? Дахиад нэг цэг байгаад бодож чадах уу? Гол нь. Одоо бол бид нэр бодож чадах хэрэгтэй. Тэр шулуун байгаа. Одоо бол бид нэр бодож чаднаа. За А-га болохоор ингэж заяа. За чин Б-д нь. Бид нөгөө бичих гээд байгаа шулуунд хавтгайн тэгшлээ AX дээр нэмэх нь BY, нэмэх нь юу вэ? CZ нэмэх нь D гэвччихье. Тэнцүүтэй те. Тэнгүүд манай нормал вектор маань A, B, C гэсэн энэ нормал вектор маань яах ёстой вэ? Энэнтэй перпендикуляр байх ёстой болж таарна. Мөн үү? Перпендикуляр байх ёстой. Перпендикуляр байх ёстой гэдэг чинь үгс үгээр скалар урж өрн тэг байх ёстой. За шууд тэнтэр скалар уржих юм бол 2A нэмэх нь 3B, нэмэх нь 4C тэнцүү юу вэ? Тэг. Ийм байх ёстой гэсэн нэг нөхцөл гарч байна. За хоёрдугаарт нь энэ цэгийг дайрна гэдгээс шууд орлуулчихаар бид нар бодож чадахгүй ч юм уу? Юу болоо ч вэ? За орлуулчихаар юу болох вэ? 2A дээр нэмэх нь 3B, нэмэх нь 5Z, нэмэх нь D тэнцүү юу вэ? Тэг болно. Бодчихгүй дахиад нэг нөхцөл хэрэгтэй болчих юм. К тийм байна. Манай чиглүүлэгч вектор байгаа заяа. Чиглүүлэгч вектор байгаа. Тэрнтэй юу вэ? Үгүй. Тийм. За KN гэдэг байгаа вектор чинь тийм. KN гэдэг байгаа вектор чинь энэтэй явах хэрэгтэй гэсэн үг. Энэнтэй перпендикуляр байх хэрэгтэй гэсэн үг. Би түр энэ L-тэй андуурах чинь. Энэ хоёр хоорондоо перпендикуляр байх хэрэгтэй. Дахиад нэг нөхцөл гардаг гэсэн үг тийм үү? Тэгээд дөрөв дэгштгэл дөрөв хувьсгчтай тэгэл яаж байгаа бодож болно л гэсэн үг байна шүү дээ. Амар цахгурсан юм болох юм байна те. Ер нь ойлгож байна уу? Сайн ойлгож байна уу? Ийш орж ойлгох болсон уу? Энийг нь бол ойлгосон юм байгаа сте. Ойлгосон. Биш. Энийг нь солиорч байна. Энэ за иймэрхүү бодлогод би юун дээр оруулчин заяа. Суртлаа дотор удахгүй оруулна. Би заруулж амжаагүй. Тэгэл бахан давтанда. Тэгээ хавтгайн тэгшгэлтэй бодлого уг нь бол EBS-д үздэггүй байсан чинь 1000 бол дотор л яваад байгаа хөөхгүй. Үзээд байгаа юм уу? Үзд юм уу? 12 үзэж байгаа юм. За ашгүй.
Тэгвэл та нар ч үзсэн юм биш үү? Мэддэг юм шиг заадаг юм шүү, тийм үү? Тийм үү. За дахиад нэг хэд жишээ авах уу? Ойлгож байгаа юм байна. Сая зүгээр ингэх байсан байна. За жишээ 10 айгу амхныг бодъё заяа. Жишээ 10 хүч. X-ээс нь 2-ыг үржих нь 1, хуваах нь 1. X y дээр нэмэх нь 10-ыг хуваах нь 5. Z-ээс гисэх нь 3-ыг хуваах нь 4. За ийм шулуун байна заяа. Ийм шулуун байлаа. Энэ шулуунтай перпендикуляр бөгөөд шээ.